Энэ хичээлээрээ бид сэдвийн боловсруулалт хийх аргачлал, сэдвийн боловсруулалтыг мөн хийх хувилбаруудыг та бүхэнд танилцуулж байна. Сэдвийн боловсруулалт хийхдээ багшид анхаарах зүйлүүд өөр ямар олон хувилбарууд байж болох вэ гэдгийг бол товчхон дараах слайдуудаараа бид нар тайлбартаагаар хүргэж байна. Бага ангид бол сэдвийн боловсруулалт бол хийгдэхгүй. Бага ангид бол өдөр тутмын үйл ажиллагаа нь хүүхдийн илүү эрүүл ахуйн дадал хөвшлийг нь дэмжсэн хөдөлгөөн тоглоомын хэлбэрээр зохион байгуулагдах нь илүү бол үр дүнтэй. Тиймээс 2 буюу 3 дугаар түвшний чадваруудыг хүүхдэд эзэмшүүлэхэд дунд ахлах бэлтгэл бүлгийн багш нар бол сэдвийн боловсруулалт бол хийн. Сэдвийн боловсруулалтыг хийхдээ бид нар сэдвийн боловсруулалтыг хийх ерөнхий бүтцийн хүрээндээ бол хийн зорилттой тийм ээ эдгээр зүйлүүд бол бид нар баримлж хийн. Сэдвийн боловсруулалтыг хийхдээ бид сэдвийн задрагаа биш агуулгын задрагаа буюу тухайн сэдвийн агуулгыг суралцахуйн чиглэл болгоноор задлаж хийх интеграц байдлаар төлөвлөх нь илүү чухал юм аа. За ингээд бид та бүхэнд эхний хувилбарыг танилцуулъя. За хувилбар 1 сэдв тасалгааны ургамал гэж авч үзэж байгаа. За энэ бол багш нарын бол хамгийн их түгээмэл хийж хийдэг байсан энэ хувилбар байгаад байгаа. Суралцахуйн чиглэл хөдөлгөөн эрүүл мэндээс дүрслэх хурлах хүртлээ. Тэгээд хүүхдийн ихийг хүлээ бичиж гаргадаг байсан. Ийм хувилбараас байж болно. Гэхдээ багш нар сэдвийн боловсруулалтыг хийхдээ тухайн сэдвийг шууд хөдөлгөөн эрүүл мэндээрээ задлах биш. Эсвэл хэл яриа бас байгаль нийгмээр ч юм уу ингэж задлал агуулгаа ингэж задлаж өгөх юм бол илүү багш нарт хялбар тухайн агуулгын хүрээнд хүүхдэд юу хийх вэ гэсэн маш олон санаа орж ирэх байх гэж бодож байна. Шууд тухайн сэдвийг хөдөлгөөн эрүүл мэндээрээ задлахад бол энэ бол нэлээд тийм харьцаглагдсан хөдөлгөөн эрүүл мэндээр тухайн сэдвийн хүрээнд юу хийх вэ, яах вэ ч юм уу тийм ээ. Багшд бол нэлээд ийм тулгамдсан ийм зүйл ийм зүйл болоод байгаа. Тэгэхээр хөдөлгөөн эрүүл мэнд хөгжим хоёрыг бол бид нар тухайн сэдвийн боловсруулалтанд бол тухайн сэдвийн хүрээнд бол хийх үйл ажиллагааг бол хөгжимт болон хөдөлгөөнт тоглоомуудыг бол тухайн сэдвтэй холбож өгч болно. Хөдөлгөөн эрүүл мэнд хөгжим хоёр бол ерөнхийдөө хуучин бүтцээрээ буюу яг тухайн хичээлийн ерөнхий бүтцийн дагуу зохион байгуулагдана. За хувилбар 2. За хувилбар 2-т бол жишээ нь та бүхэнд нохой сэдвт төсөлт судалгаа хэлбэрээр энэ хичээлийг яаж зохион байгуулж болох вэ гэдэг энэ сэдвийн боловсруулалт хийж болох вэ гэдгийг бол танд харуулж байна. Тэгэхээр энэ доор өгөгдсөн байгаа энэ дөрвөн чиглэлээр тухайн амьтны хүрээнд хүүхэд нэгдүгээрт нь тухайн өгөгдсөн амьтны гаднах төрхийн талаар хэр мэдээлэлтэй байна. Тухайн амьт нь ямар хоолт хичээл иддгийг, тухайн амьтан хаана амьдардаг вэ? Тухайн амьтны талаар хамгийн сонирхолтой баримтчамд юу байдаг вэ? Энэ хүрээнд хүүхдүүд өөрийнхөө мэдэж байсан эдгээр зүйлүүдийг зурах, дүрслэх, наах, бичих энэ хэлбэрээр бол илэрхийлнэ. Багш харин эдгээр судалгаануудыг хүүхд толгоноос авсан, хүүхд толгоноос илрүүлсэн эдгээр судалгаануудыг бол нэгтгээд эндээс хүүхдэд хамгийн сонирхолтой байгаад байгаа, хүүхдэд хэрэгцээтэй байгаад байгаа, хүүхдийн их сонирхсан агуулгыг нь бол илүү задлаж, хичээл болгож, орох, тэрийг сонирхолтой байдлаар хүүхэд хүргэхээр энэ үйл ажиллагаагаа төлөвлөх юм аа. Жишээ нь бол нохой гэсэн сэдвийн хүрээнд бол бид нар одоо хүүхдүүд бол нохой бол 2 хөлтэй, 4 хөлтэй, 2 чихтэй, хав гэж дуугардаг энтер гэж агуулга өгөхөөс илүүтэйгээр тухайн амьтны нохойны талаар ч юм уу тухайн амьтны талаар хүүхэд юуг илүү сонирхож байгааг нь илүү ихээр бид нар анхаарч харах ёстой. Жишээ нь нохойны талаар сонирхолтой баримт юу байна вэ гэхээр нохой яагаад дээшээ харж хуцдаг вэ? Энэ бол хүүхэд маш сонирхоод байгаа. Яагаад нэрнгээсээ доошоо харж нохой хуцдаггүй байг дээшээ харж хуцдаг вэ? Хүүхдийн энэ сонирхоод байгаа энэ сэдвүүдээр нь багш одоо хүүхдээс ирж байгаа энэ хэрэгцээ, дохио сигнал дээр нь үндэслээд багш агуулгаа төлөвлөх, хичээлээ зохион байгуулах, хэрэглэгдэхүүнээ бэлдэх, яагаад гэдэг энэ хүүхдийн асуултанд шинжилгээ ухааны үндэслэлтэй энэ хариултыг өгөх нь хамгийн чухал байдаг. Хувилбар 3. Энэ бол
бид нар маш нарны цацраг хэлбэрээр бол ялангуяа 2000 оноос хойш 2010 оны хооронд маш их болгон хийдэг байсан. Тэгэхээр тухайн сэдвийг бол бид нар бүтцээр нь задлаад явчихж байгаа гэсэн үг. За жишээ нь загсын хөдөлгөөн гэдээ ороод ирэх юм бол бид нар загсны хөдөлгөөний хөдөлгөөр үйл мэндтэйгээ илүү холбоод явчихдаг. Загсны өнгө гэхээр бид нар нөгөө дүрслэх үйл ажиллагаатайгаа илүү холбоно. Загсны хоолт хижээл гэвэл хэл яриатай холбоод явчих болно. Загсны бие эргэтэн гадаад төрөх гэвэл бид нар математик үйл ажиллагаатай холбож болно. Загсны амьдардаг орчин гэх юм бол байгаль нийгмийн орчинтой холбох ч юм уу. Бид нар агуулгыг бол тухайн сэдвийг бол өөрийнх нь бүтцийн хүрээнд бол ингэж агуулгаар нь задлаж болдог. Энийг бол нэлээд түгээмэл хөлбөр байсан. Энийг бол бид нар сургалтанд ашиглаж болох юм аа. За хөлбөр 4 хэрэм гэсэн сэдвийн хүрээнд байгаа. За энэ сэдв нь яаж задлагдаг вэ гэхээр хэрэм гэсэн сэдвийг бид агуулга болгоно нь задлсан энэ агуулга болгоно нь нэг жилийн сэдв байхаар ингэж бас тооцож хийдэг. Энэ бол одоо Сингапур, Финландийн сургалтад бас энэ сэдвийг бол ингэж задлж хэрэгэлдэг. Жишээ нь хэрэмний үр төлөв. Хэрэмний үр төлөв юу вэ гэвэл хүүхдэд бид нар шууд хэрэм өндөг гаргадаггүй. Тэгвэл хэрэмнээс юу гардаг байх нь вэ? Энэ бол асуудал дэвшүүлэх сургалтын агуулга байж болно. Хэрэм хаана амьдардаг вэ? Хэрэм ойд амьдардаг, паркт амьдардаг. За тэгвэл ойд амьдардаг хэрэм хар байдаг чинь паркт амьдардаг нь бор байдаг. Яагаад гэвэл хоолт ижилээсээ шалтгаалаад хэрэмний өнгөний хүртэл хаана амьдардагаас шалтгаалаад өөр байдаг. Эдгээр агуулгуудыг бол багш нэлээд сайн боловсруулад агуулга болгоноороо хичээлээ бэлдээ заах боломжтой ийм хувилбар байгаа юм аа. За хувилбар 5 төсөлт ажил хэлбэрээр явагдана. Энийг бол тэр нохой сэдвтэй бас нэлээд төстэй. Тэр бол төсөлт судалгаа хэлбэрээр бас энэ бол шууд төсөлт ажиллаар явагдаж байгаа. Тэгэхээр пицца хэрхэн хийх вэ гэхэд пиццаг хийхэд юу ордог вэ? Орц нь бол хажуудалтай яг одоо ингээд зургийн хэлбэрээр бол ингээд байршуулсан байж байгаа. За тэгэхээр хүүхэд пиццанд орох юу ордог вэ? Энэ пиццаг яаж хийдэг вэ гэх талаараа хэр зэрэг мэдээлэлтэй байна уу? Юуг мэдэхгүй байна уу? Багш энэ дээрээ юуг нэмж хэлж өгөх ёстой вэ? Энэ сэдвийн хүрээнд ямар агуулга байж болох вэ гэхэд бол хүүхдээс бид нар үржилсэн мэдээлэл авдаг. За пиццанд юу ордог вэ? Пиццаны орц нь юу вэ ч юм уу? Хүүхдүүдээрээ бид нар ингэж бүрдүүлнэ. Жишээ хүүхдүүд бол пиццанд бяцлаг ордог, пицца чинжүүтэй байдаг, пиццанд бид нар хам боргоцоо хийдэг, пицца гурилаар хийдэг, пиццанд дэр мах байдаг гэх мэт маш олон янз бүрийн хажуудалтай байгаа пиццанд ордог орцуудыг бол тэмдэглэж зурж хийж өгнө. За ингээд бэлэн болсон пиццан дээр багш яаж өгнө? Баримлын шавар, өнгийн цаас, өнгийн харандаа ашиглаад хийж болно. Пиццаны хэлбэр орцыг нэрлэх, тайлбарлах, пицца хэрхэн 2, 4, 6, 8 тэнцүү хуваах гэх мэт агуулгуудыг баяжуулан суралцгын чиглэл болгонд интеграцлж өгч болно. Шигэр жишээ нь нэг хүүхдийн дасгал даалгавар ажил байсан. Энэ төсөлт ажлын хүрээнд хүүхэд энэ даалгаврыг гүйцэтгэхэд явцдаа мөөгөн дээр ингээд шагт тэмдэг тавьсан байсан. Тэр хүүхд чи яагаад мөөгөн дээр чагталсан бэ гэдээ асуухад би мөөгний арчилтай учраас би мөөг иддэггүй маа. Тийм болохоор би мөөгийг чагталсан байгаа гэж тайлбарлаж ирсэн. Тэгэхээр хүүхэд болгон энэ төсөлт ажилд бол маш идэвхтэй оролцдог, чин сэтгэлээсээ ханддгийг бол нэг жишээ нь юм байна. Тэгэхээр та тухайн сэдвийг заахаас өмнө хүүхэд энэ сэдвийн хүрээнд хэрэг мэдээлэлтэй байна уу? Би хаана ямар мэдээлэл илүү өгөх ёстой бэ? Ямар мэдээллийг, ямар агуулгыг, ямар суралцсан чиглэлээр хүүхдэд сонирхолтой хэлбэрээр өгөх вэ гэдэг нь бол багшийн төлөвлөлт, арга зүй, хэрэглэгдэхүүн гэдэг маш олон зүйлээс шалтгаална. За хувилбар 6. Хувилбар 6 бол сэдвийн боловсруулалт хийх практик алхмууд гэдэг. Энэ 6 алхам хүрээнд сэдвийн боловсруулалтаа хийж болно. За нэгдүгээр алхам нь сэдв бол сонирхолтой байх ёстой. Хүүхдийн хувьд бол маш их сонирхолтой, амьдралд нь ойр ийм сэдв байх ёстой. За хоёрдугаар алхам нь тухайн сэдвийн хүрээнд багш нар хүүхдэд юу зааж болох вэ? Бүхий л санаагаа багш нар марфон бичлэгийн аргаар буюу ханан дээрээ том дэлгэц цаас байрлуулад багш болгон санаагаа буулган бичиж болно. Эсвэл багаараа тойрч зуугаад дундаа цаастай тал талаас нь санаагаа бичиж цаасан дээрээ буулгаж болно. За 3 дугаар алхам нь багш нарын бүх буулгасан санаануудыг ангиллана. Жишээ нь энэ санаануудаас математикийн агуулгыг улаан өнгөөр, хэл ярианы агуулгыг цэнхэр өнгөөр, байгаль нийгмийн орчин агуулгыг ногоон өнгөөр гэх мэтлэнгээр өнгөөрөө ялган ангилж өгнө. За 4-р алхам ангилсан агуулгуудаа бид нэр хуваарлан математикийн агуулга нь тэд байна. 1-р төвшингийн агуулга, 2-р төвшний агуулга, 3-р төвшний агуулга байна. Дүрслэгтэр энэ агуулга нь 2-р төвшний, 3-р төвшний гэх мэтээр бид нар ангилж ялгаж хуваарлаж авна гэсэн.
За 5 дугаар алхам дээр ингэж ангиллаж, хуваарлаж болгосон сэдвийн агуулгуудаа бид нар ерөнхийд нь багцлаад суралцахуйн бүх чиглэлийг хамарсан тухайн сэдвээрээ дамжуулаад юу хүүхдэд өгөх гээд байна вэ гэдгээ баримжаалсан зорилгоо томьёолж гаргана. За 6 дугаар алхам үйл ажиллагаануудаа төлөвлөх, үйл ажиллагаануудаа хэрхэн яаж хийх, тухайн өгөгдсөн сэдвүүдийг бас тухайн сэдвийн хүрээнд юу боловсруулах уу, сэдвийг хэрхэн яаж баяжуулж хүүхдэд сонирхолтой байдлаар хүргэх вэ гэдэг бол энэ багшийн дараагийн ээлжит хичээлийн үйл ажиллагаа болж байгаамаа.